Заамар байна уу? Хүнд 3 янзын бие байна. Махан бие шимээр хоолдог гэсэн үг. Шимт хичээлтэй зүйлээр хооллох нь байна. Сэтгэл бие мэдрэмжээр хоолдог гэсэн үг. Сүнсэн бие мэдлэгээр хоолдог. Ердөө энэ 3 зүйлийг бид нөр өөрөө өдрө болгоно ингэж тэтгэж явах учиртай юм аа. Тэгэхээр тэр ялангуяа сэтгэл биеийг яах хэрэгтэй вэ гэхээр ердөө айл болох илчтэй. Одоо халуунд болон уур амьсгал үүсгэсэн тийм ээ. За дээр нь тэгээ хүний мэдрэхүү гэдэг чинь олон талт байгаа шүү дээ. Сонсож, харж тийм ээ, хүрэлцэж олон зүйл байгаа. Тэр болгонд нь тааламжтай мэдрэмжийг үүсгэх тусам сэтгэл биед нь нөлөөлөл өгнө. Сэтгэл биед нь тааламж үүсгэнэ. Тэгэхээр энэ мэт зүйлүүдийг бид нар одоо дутуу хийж байгаа илэрэл бол яалтчгүй энэ нийгэмд бол байгаа. Хүн ер нь тэгэл стресс гэдэг чинь өөрөө нэгдүгээр шийдэж чадахгүй зүйл дээ. Тийм ээ. Хоёрдугаарт шийдэх боломжгүй зүйл дээ. Тэгээд мэдхгүй зүйл дээ. Бид хэд чинь маш их бохимдлыг өөртөө үүсгэж байгаа шүү дээ. Ходоод бол өөрөө сэтгэлийн тойл хэрэгтэй юм аа. Тэгэхээр бид хэд ходоодны өвчлөөр дэлхийд нэг тортлоо өвдөж байгаа нь бид хэд сэтгэл санаагаа ингэж зэрэгтэй эмзэглүүлж нэг нэгэндээ одоо ингээд хайхрамжгүйгээр сэтгэлийн гэмтээгүүг хайхрамжгүйгээр нэг нэгэндээ одоо би энэ хүн сөрөг дурсамж үүсгэж вэ, сөрөг бодол төрүүлчих вэ гэдэг тэр эмзэглэх зүйлгүйгээр харилцаандаа өөрөө юм хэлбэртэй байгааг илэрлээ. Энэ ходоодны өвчлөл бол залуучж байгаа юу гэвэл тийм. Асуудал дагуулж яах нүгэл тийм. Яагаад гэвэл энэ хэд маань одоо нэг үргэлжлэл 15-аас 25 настангууд гэдээ яриа да. Эднэртэй минь ойлголцох, эднэртэй нь хүсэн хүлээсэн тэр нийгмийн бүрдэл нь алга. Эднэртэй сайхан ойлголцох аав ээж тэр одоо тийм ээ багш тэр нөлөөллийн харьцаанд баг байна уу гэж би анзаарч байна гэсэн үг. Тэгээд өвдөлт өгч байгаа гол шалтгаан ердөө стрессийн гаралтай шалтгаан байна. Ердөө л энэ яаж илэрдэг вэ гэхээр хүн сэтгэл санаагаа хямраад, дотгошоо хомигдаад тэгээд өөрөө ингээд гатгшаа ойлгомж багтаа болоод ирэхээрээ үг нь багт цөөрөөд тийм ээ. Тэгээд дуугаа болоод ингээд шаналаад эхлэхээр ходоодонд нагшилт үүсдэг юм аа. Энэ нь аюулхаа дээр ингэж одоо хоол идэмгүй дур хүсэл мэдрэгдэж тийм ээ. Тэгээд аюулхаа дээр хөндөр үүсдэг энэ зовёроор илэрдэг юм аа. Тэгэхээр ердөө юу гэж хэлэх гээд юм гэхээр энэ залуучуудаа хүүхдүүдээ сайхан ойлгоцгоо, үгийн сайхан сонсцгоо, энэ дээр үүсгэл ингээд зангирах, одоо зандрах тийм үйлдэл гэхээсээ илүү аль болох ойлголцох арганд суралцуулах нь наандаж биднэрт хийж бүтээж байгаа нийгэмдээ тустай байна. Цаандаж эргээд тэр хүүхдүүдэд дэмтэй байна. Тийм учраас энэ үйлдэлийг сайхан хийгээрэй гэж юм чинь уриалах байна.